хандлага, ярилцлага эхэлж байна. Үндсэн хууль жишээ нь өөрчлөлт оруулалт юм бол ард түмнээс энийг асуух гэж байгаа бол энэ засаглалын хэлбэрээр ард түмнээс асууж яадаг бол гэж. Ерөнхийлөгчийн засаглалтаа байх юм уу, парламентын засаглалтаа байх юм уу? Би бол парламентын засаглалыг 100% бас дэмждэг хүн. Шүүгчнэрийн цалин 1000 нэмээд шуналдаа шудар ус гүнийг тийшээ чигсэн бол нэмэр байхгүй. Харамсалтай манай хуульчдын толгой яг тэгж ажилдаг аргачлал нь бол байхгүй. Тэр төсмө 75% сандар би гарна гэж угаасаа байхгүй за. Зарим нь өөрчлөлтөөс ягаад тухайн үед эсэргүүцэж байсан мөртлөө өөрчлөлт өөрөө мэржлийн хувьд, салбарын хувьд зайлшгүй хийгдэх ёстой юм байна гэдэг ойлгоод ирэхээр дэмждэг ч хүмүүс. Энэ улсыг туршилтын талбар болгоод авах юм бол 90 юм явахгүй шүү дээ. Тэр хүмүүс зориулж хийж байгаа шинжил биш. Тэр байгууллагаас үйлчлэгээ авах гэж байгаа. Тэр байгууллагатай харилцаж байгаа иргэдэд зориулсан шинжил байхгүй. Өдөлгөр ярих юм бол албадлах шүү дээ. Эхэж албадж байгаа наадах чинь зан заншил болдог. Тэгээд заншил болсныхаа дараа юус сурдаг юм бол. Алдартай хүнээс гарсан хууль гэхээс илүүтэй ухаалаг байдлаар гарсан хууль хүмүүс хүлээн зөвшөөрөж хэрэгждэг. Алин болгоны нурдчны зүгээр хорд Манай нэвтрүүлгийн анхны дугаар эхэлж байна. Манай өнөөдрийн зочноор Улсын их хурлын гишүүн Цэндийн Нэмдорж оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцэн ирсэн танд баярлалаа. За юуны өмнө үзэгчдэд танаа телевизээр дамжуулж сайн сайхныг өрөөж байна. Та бол Монголын шинэ үеийн улс төрийн түүхийг бичлсэн хүмүүсийн нэг. Сүүлийн 25 жилийн улс төрийн амьдралыг дүгнвэл Энэ 25 жил чинь миний улс төрд байсан 25 жил гэхээс илүү энэ шин цагийн Монгол төрийн яг бие дааж амьдэрсэн л 25 жил юм шүү дээ. Том өнцгөр нарах юм бол 1796 онд энэ урд айлын эрхшээлд орсноос хойш манжин 200 жил дараа нь 21 оноос хойш энэ хойтайлын бас тодорхой хэмжээний эрхшээлд бид нар байгаад нийт дүнгээр 300 жил гарна та. Тэгээ 90 онд энэ сүүлчийн 3 дахь хувьсгал гэхгүй дээ. 11 оны богдын хувьсгал, 21 оны ардын хувьсгал, 90 оны арчилсан хувьсгал гэсэн ийм 3 хувьсгалаар дамжиж нэг бүрэн хэмжээний тусгаар тогтнолыг л эхлүүлсэн ийм улс шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг талаас минийг тэмбэрлэн юм шиг харагддаг мөртлөө энэ 25 жил бол яг шинэ цагийн Монгол бүрэн бие даасан улс нэг өөрийнхөө амьдрах гэж оролцсон 25 жилийн хугацаа шүү дээ. Түүхийн том өнцгөр нарах юм бол 90 онд чинь би хууль зүйн тэргүүндэд сайд болж 92 онд их хурлын гишүүн болсон. 92 онд манай улс чинь нийтээр нэг картанд орлоо шүү дээ. Картны ороо. Тэр чинь болвол таны эдийн засгийн гадны оролцоогүйгээр дэмжлэггүйгээр байга хэмжээ чиний нэгсэл нэг тойл байсан юм шүү дээ. 96% гадаад худалдаа нэргэдлээ 96% хойд айлтай хийдэг. Тэнд эдийн засгийн жилийн гол асуудал тэнд эхэлж яригадад энд чийдэгдэг. Тэгээ хойд айлтай харилцаа баг бүрэн зогссон учраас тэр картанд ордог учир чинь энэ. Тэгээ энэ 25 жилийн хугацаанд сайн өнцгөр нарах юм бол энэ шинэ цагийн Монгол төрийн тогтолцоо, шинэ цагийн Монголын эдийн засгийн хөл дээрээ боссон онжилууд, шинэ цагийн Монгол төрийн нийгмийн асуудлыг улс шийдэх гэж бие дааж шийдэх гэж оролцсон. Ийм 3 том за дөрөвдгөн гадаад бодлого. Хүнээс асуулгүйгээр улсынхаа асуудыг гадаадд ярьдаг. Ийм 4 том юм бий болчиход байгаа. Тэгэхээр энэ л харагдаад байгаа юм надад. Муу алдаанууд зөндөө байсан. Сэтгэл шимширмэр алдаанууд гарч ил байсан. Одоо ч гарч ил байна. Тэгэхдээ энэ
дөрвөн том юм тусгаар улсын дөрвөн том суур үзүүлэлт энэ 25 жил болсон гэдэг бол түүхийн талаас харуул бойг нь хугацаа тийм ээ. Түүхийн талаас харуул. Улсын талаас нь өнцгөр нарах юм бол ирээдүйн бас гайгүй суур бий болсон болов гэсэн ойлголттой байдаг шүү дээ. Гэхдээ бид нэр энэ 25 жилийн хугацаанд бага алдсан болвол өлөө их хөгжлийн өндөрлөгт хүрэх бололцоо байсан. Бэлэхний урдайл ялгааг бол бид нартай зэрэг цааш хуулийг шинжил гэдэг юм эхлүүлсэн шүү дээ. 87 оноос 83 оноос байна уу? Дэн шавьхан гарч ирэл хийсэн. Хойtaйл бас 90 оны үед чинь дараа нөгөө засгийн газар мордноо уудал бөөн юм болж ясан л да. Тэгэл эргээд хойtайлыг харахаар чинь өнөөдөр дэлхийн түвшинд ямар үйл ажиллагаа явуулж байна вэ? Гээл харах юм бол тийм зураг харагдаад байна. Та бол хүмүүст зарчимж, шударга, хаач гэсэн, хинд ч гэсэн хэлэх гэсэн үгийг хэлцдэг дүр төрхийг өөртөө агуулсан. Яг энэ дүр төрх хизэнээс эхэлж бий болсон бэ? Танд. Миний байж байгаа л энэ шүү дээ. Би энэ улс төрд орохоос өмнө ийм л байсан. Хөөхт байхдаа ч ийм л байсан. Оюутан байхдаа ч ийм л байсан. Зүгээр миний аз гэх юм бол яг төрийн хүний суудлаар зөв сууж сурах гэдэг юм чинь би тэр улсын прокурор, цэргийн прокурорд байхдаа 3 том генералын гар дамжиж мэрэгжлийн хувьд хүн болохтой надад суусан тэднийг хичээл шүү дээ. Гүнсэн гэж генерал байсан юм. Улсын ерөнхий прокурор, тэрний дараа Будорагчаа гэж генерал улсын ерөнхий прокурор болсон юм. Намайг цэргийн прокурорын нэгдүгээр урлагч очиход Даваа Самбуу гэж генерал байсан юм. Энэ 3 хүний чинь явдлаас нь биднес сүрддэг байлаа шүү дээ. Тэр 3 генерал улсын прокурорын гол шатаар гарахад бид нар бараагийн хойноос харчхад нөгөө талынхан мухрын шатаар гүйж гадаг байлаа шүү дээ. Төр чинь өөрөө намайг тэр төр зүтгэжсэн тэр том төрийн том зүтгэлтнүүд чинь намайг хөссөн ч өөрийнхөө хойноос миний төрийн хүний зан ашиг чирээд явчихсан болов гэж би хардсан юм шүү дээ. Жишээ нь их хуралд орж ирснээс хойш чимэд багш байлаа, энэ лагусрангойтой чинь би нэг ширээнд сууж ялаа, дашвал уртаа сууж ялаа нэг ширээнд. Ер усын хувь заяа шүү дээ бас. Жанц нууртай бид нэр нас чацуу юм шиг л сигнал явж байгаа. Гэтэ тэд нар чинь сүрттэй шүү дээ. Зүгээр явж байгаа нь өөрөө үзэгдэл шүү дээ. Тийм том хүмүүсийн авираж надад бас жаахан юм үлдээ байлгүй. Жишээ нь шинжлэгдсэн болж харагдахын тулд жүжиг тавьж өгч чаддаг хүн шүү дээ. Бүр хязээч үгүй. Худлаг хэлж чадахгүй. Тэр тууд нь бас надад хүнд өгөх гээд амаргүй байд юм шиг байна. Энэ зүйл тэмдэрч яраг урлагийн их занталг нь бие тоосног нь янз янзаар ярьд юм л та. Тэгээд тэрий чинь одоо өөртөө дүгнэлт хийж гэн гээд ямар аль бахтай шиг үсрээд элтэй нэвш. 50 жилийн өмнө Мартин Лютер Кинг би мөрөөдөж байна гэд илтгэлээ тавьж ирсэн. Тэгвэл Монголын улс төрд 25 жил зүтгэсэн улсын хурлын гишүүн нэмд орж юу мөрөөдөд юм бэ? Магадгүй маш их мөрөөддөг байж магадгүй шүү. Би жишээ нь улсыг нэг амьд байх үедээ за Швейцарт хүртэл хоол. Тэгтээ 20-аад оны ихээр нэг Швейцар руу амьдрах юмсан гэдэг яриа Монголд гарч ирсэн шүү дээ ардаа бясгалын дараа. Нэг тийм улс болох суурийн тавихыг үзчихгээд тэр бурхны оронд явдаг тавилан байнаагүй юу гэж мөрөөддөг байхгүй. Тэгээ тэр энд хөрөх замд ямар ч ач холбогдлого улс төрийн саад дотор гараад болж ясан бүтчээс ажил нураагаад эхлэхээр чинь би тэр их хурлын зааланд ч хамаг муу ашаа гаргадаг учраас тэр нь шүү дээ.
Тэгээ хамгийн гол юм бол энэ монголч нь энэ сүүлийн 25 жилд явж байгаа дахиад нэг процесс байгаа. Бид төдийлөн анзаардаг. Бид нар нүүдэлчний хэв маягаас суурин амьдралын хэв маяг руу эрчимтэй энэ 25 жил явчихсан байхгүй юу. Улаанбаатар хотын хүн 3 дахин өсөөл хөд амьдарчсан хүмүүс аажмаар тэндээсээ холдож суурин амьдрал руу шилжээл нөгөө нүүдэлчний соёл иргэншил гэдэг юм чинь суурин газрын соёл иргэншил рүү шилжих юм чинь үндсэн хуулийнхаа өөрчлөлт, төрийн тогтолцооныхаа өөрчлөлт, эдийн засгийн өөрчлөлт, нийгмийн өөрчлөлт хамт явчихж байгаа байхгүй. Аль ч улсууд нь тохиолдог бол ийм сэтгэвгүй том өөрчлөлтийн хугацаанд чинь явж байгаа. Эннээсээ болоод тэр бие даасан улсын төрийг авчих ухаан л биднэрт дутаад байна л да. Энэ ухаан талбай болчих юм болов? Энэ ухаан тогтун болчих юм болов? Тэгэд их орноо таних. Энэ Америк гэдэг баян орныг удирдах нэг асуудал, урд айлыг удирдах нэг асуудал. Монгол бол хаач давтагдчихгүй Евросын өврөөс орно шүү дээ. Тийм ээ? Дөнгөж шин тулгуур тусгаар улс авч явж байгаа. Асар том нутагт маш цөөхөн үнэтэй. Зах зээлийн багтам жижиг гэн. Энэ оронд чинь өөртөө таарсан бодлого л дутагтаал. Эннээсээ болж нөгөө нэг зэрэг нэмхэн өмнө хинэн дээр нэг яв хагалчгаал хоёр талын үзүүлээд байдаг юм л болоод байгаа байхгүй юу. Миний харж байгаагаар. Тэгэхээр цаашаа хөгжил рүү явах юм бол энэ төрийн албыг, төрийг, хуулийг л их тогтун болгох хэрэгтэй дээ. Өнөөдөр нэг Америк загвар туршиж, маргааш нэг Герман загвар туршиж, нөгөөдөр Япон явчихад тэндээс нэг юм турших гэж орлоо. Энэ улсыг туршилтын талбар болгоод авах юм бол ер юм явахгүй шүү дээ. Тийм юмнууд байгаа учраас тэр тогтчих юм бол аянд тэр ажил явчихно. Манайчин шуйхан мэдээ танилцуулъя. Дөнгөж сая 2015 оны ерөнхийлөгчийн сонгуулийн санал хураалтын нэгдсэн дүн эцсийн байдлаар гарсан байна. Санал хураалтын нэгдсэн дүнгээр нийт сонгогчдын 75% саналаар Монгол улсын дараагийн ерөнхийлөгчөөр Цэнгийн Нэгдэж сонгогдлоо. Шинээр сонгогдсон Монгол улсын ерөнхийлөгч Цэнгийн Нэгдэж одоогийн ерөнхийлөгчийн хангагаа өгнө. За үзлээ. Та дөнгөж сая 75% санал авч Монгол улсын ерөнхийлөгч болчлаа. Одоо яг ямар вэ? Наад судал дээр чи би өөрийгөө ерөөсө бодож тавьж үзээгүй учраас хариулах бараг аргагүй юм байна. Тэгтээ зүгээр энэ улс төрд 25 жил явсан гэдэг утгаар нь асууж байгаа бол би эхний ээлжинд энэ төрийн албыг л зэгцэлнэ. Энэ төрийн албыг зэгцэлж төр сэтгэлтэй төрийн албанд гарчсан хүмүүсээр энэ улс төрийн мэрэгсэн албыг бэхжүүлэхгүй бол цаашдын энэ улсын явах бэрхшээл улам хэцүү байх болно. Энэ дээр 360 градусын эргэлзэл хийх орлого хийгдэндээ би тэгтээ өөрийгөө ерөнхийлөгч болчихно гэж огтодож байгаагүй шүү. Одоо ч энэ талаа надад бодлоо. Тэр төсмөө 75% саналаар би гарна гэж угаасаа байхгүй за. Миний хамгийн өндөр 5 удаагийн сонгуульд орж сонгогдоход 52-аас 68% саналаар гарсан байдгийг минийх. Наад 75 ч бол бүтшгүй тоо. Тэгвэл энэ улс төрч чинь эсвэл төрийн албан агч нар чинь сэтгэл дутагдаад байгаа юм уу? Мэдлэг дутагдаад байгаа юм уу? Сэтгэл. Төрийн хүний сэтгэл, эх орно гэсэн сэтгэл. Энэ ардын хувьсгал ясны дараа, за богдын хувьсгалын дарааш тэр мороор лиштэйшээ яваад энэ улсын төлөө амьдралын төлөө дээр үеийн багийн дарга нар явдаг байлаа шүү дээ. Сумын дарга нар. Тэр сумын дарга нарын чинь би жишээ нь
сайн мэддэг шүү дээ багийн дарга нарыг. Миний хүн болох амьдрал тэнд гэсэн. Өдөр шөнөгүй явдаг байсан шүү дээ. Тэр унтах нойр, идэх хоол, занд нь морь зогсох, явган явах, салхинд уруутах, цаснд боогдох амил хайрлан явж байсан юм шүү дээ тэр усч. Тэгжээж энэ шин цагийн Монгол улсыг босгож ирсэн шүү дээ. Одоо бол төрийн гүнд дутж байгаа хамгийн том юм болвол сэтгэл байхгүй болчихсон. Мөнгө, эрх мэдэл хоёроор бүхнийг шийднэ гэж зүтгэдэг. Энэ хоёрын төлөө явдаг. Энэ хоёрын төлөө явдаг. Энэ юм чинь дутаад байна. Уг нь бол энэ сэтгэлтэй хүмүүсээр Монгол төрийг л дөргчих юм бол эндаад ажил явна шүү дээ. Одоо жишээ шүүхийн салбарт одоо бий хатаад юм яриад байгаа. Шүүгчнэрийн цалин 1000 нэмээд шуналтай шудраг ус гүнийг тийшээ чигсэн бол нэмэр байхгүй. Тэрний оронд хаанаас шинж ороод ирэхэд хаалгаачаараа би төрийн хууль манд сууж байгаа юм гэж хэлээд сэтгэлээр ажлаа хийгээд явдаг. Дээрвийн шүүгчд юм байсан. Миний мэддэг шүүгчд. Ийм шүүхээр бүрдүүлэх юм бол шүүх ажил шалгуур болоод явчих шүү дээ. Мөн биз? Тэгэхээр наад сэтгэл гэдэг юм чинь мэрэгжлээс гадна төр дутагдж байгаа сүүлийн үед ялангуяа хоёр дахь том дутагдж байгаа юм энэ. Бид одоо эдийн засаг тойрол маргалдаад валютын анш өслөө, дотоодын нэвтрүүлэгтгүүний өсөлт саарлаа гэх мэтчлэнгээр тэгвэл улс орны дархлаа, бүрэн эрхт байдал, гадаад бодлого гэдэг зүйл маань орхигдоод байгаа юм шүү. Маш товчхнаар бол одоо манайх чинь бүрэн эрхтэй байж байгаа л энэ шүү дээ. Өдөөчгүй дутаажгүй. Таанч энэ улс төрчтөнд л савлаад байгаа болохоос биш. Биднэрт гадна талаас ирж байгаа аюулалга, хил хязгаар нь байна, нутаг дэвсгэр нь байна, хүн нь байна, баялаг нь байна. Өөр юу хэрэгтэй? Нэгдүгээрт, хоёрдугаарт энэ сүүлийн үед боловсрол бол мундаг болж байна оо. Ялангуяа энэ залуучуудын мэдээлэл болж авах боломж, миний хүүхэд байх үеийн одоогийн энэ дөнгөж ухаан ороогүй байж захта энэ мэдээллийн технологиор орж байгаа мөлгөж байгаа хүүхдээс эхлээд ярих юм бол тэс өөр юмнууд байна. Нэг талаас харах сайхан. Нөгөө талаас энэний цаана юу болж байна гэж. Зүгээр л хүн нэг ноён нуруута гүндөөг хүн гэдэг дээрвийн яриа байдаг тий. Тэр байхгүй болж шин. Амьдралын хар ухаан, хатуу хөтөг туулах чадвар. Эрсдэл ирсэн үе тэрийг даваад гарах чадвар. Энэ одоогийн энэ боловсролын систем дотор хэр зэрэг яаж байгаа юм бол жин дарж байгаа юм бол одоо англи хэлтэй байх, компьютер техник хэрэгсэлээр ажиллах, сурган гэгээл яриад байгаа болох. Цаад талд нь яг хувь монгол хүн энэ улсын ачааг цааш өрөөд байгаа. Энэ тал дээр нь их л дутуу анхаарч байна гэж над бодогдод байна. Амьдралын хэв маяг тийм болгочих. Хуучин болвол дийлэнх нь хөдөөсч гадаа гандж хүн болдог байсан. Тэр хэмжээгээр ертөнцийн шидийг өөр дээр мэдэрдэг байсан хүүхдүүд чинь баашнд ороод ирчихлээрээ дулаан парн дотор орчихоор тэгээд энэ мэдээллийн тэнэж болохоор 100-д орчихлоор чинь хүүхд ирээсээ тийм зөөлөн хүмүүст харагдаад ах юм ба шүү дээ. Миний хүүхдүүдээс эхлээд шүү дээ. Маань нэвтрүүлгийн зарчим дан ганц би асуулт асуухгүй. Иргэн X танаас асуулт асуух боломжоор хангагдсан байна. Барьцаан заадаг гэж байгаа мэй тийм. Асуулт нь бол юм. Миний энэ 25 жилд
барьж явсан ганц л том зарчим энэ штэ. Хэн нэг нь этгээдийн барьцаанд орохгүй байх бол улс төрд байгаа хүний хамгийн эрхэмлэж явах зүйл чинь эндээ. Тэр би ухаандаа нэг элдв лиценз газар юм тэгэл хөвчлөлийн үйлдвэр аж ахуй сонирхоогүй шалтгаан чинь энэ шүү дээ. Одоо тэгээд болсон болоогүй дургу хөрсөн үед хэнэж өдөөс үг хэлчихэд байгаагийн цаад учир наа чинь ердөл энэ шүү дээ. Чи барьцаанд орсон бол хийзээч тэр барьцаанаас салахгүй. Миний хамгийн дургүй юм аливаа нэг юмд барьцаалагдах. Би чинь бол нарийн ярих юм бол хөдөөсч төрсөн болоо тэгдэг ч юм уу, яадаг ч юм уу. Үнэмлэхгүй эрхчлөөтэй хүн шүү дээ. Тэр улс төр, тэр нам дотор гихмэтэр. Би хэзээч хамаагүй өөрийнхөө бодчихснаар л явдаг. Тэр утгаараа намайг жишээнд хүн бараг удирдах чадахгүй дээ. Тэр тусмаа энэ барьцаа гэдэг юмны сэжвэрээр намайг удирдах тий хиндэж байхгүй л дээ. Миний хайрцангуй дэвтэй хэлийг гэснээр хэлчихээ яваад байгаа юмны цаад идчиедний энэ дураг бол байхгүй. Энэ дур орсон хүн бол энээсээ гардаггүй. Бидний үеийнхэн одоогийн залуус таны сэтгэлд нэг л хүрэхгүй нөө. Уруутах хүн унтахаасаа гэдэг дээдсэг байдаг. Наадах ч үгүй нэ. Нэг, хоёрдугаарт шунлас холбоо гэж хэлэндэ ялангуяа төр зүтгэж байгаа хүмүүс. Энэ төр зүтгэж нь өөрөө нэг амьдрах арга биш юм шүү дээ. Энэ 3 сая хүний төрийн сүлдөршөө гэж залбирдаг ард түмний сүүнийхээ заслыг өргөдөг ард түмний төр зүтгэнэ гэдэг чинь агуйг хувь заяа шүү дээ. Тэр хувь заяаг хоёрын хооронд өнгө мөмөнд худалдал эхлэх юм бол тэрий чинь дагаад төргийн чинээр хүндэл унж байгаа юм да. Би жишээ нь яамд байхдаа баг хүн загинж үзээгүй шүү дээ. Та нар айгуул итгэхгүй. Би нэг л шүрүү хардаг. Тэгэл миний ажил явдаг. Манай яамных нь агентлогын тэрийг мэддэг. Энэ хүн ямар зарчим барьдаг гэдэгт тэр өдөртөж ясан хүмүүс чинь аяндаа дасдаг л байхгүй. Тэгэхээр би зүгээр чин сэтгэлээсээ хэрэг төр зүтгэж байгаа бол аливаа нэг юм зүтгэж байгаа бол чин сэтгэлээсээ зүтгэх зурл гэж хэлнэ. Загнуул тэгж л хэлнэ. Тэгтээ тэр миний тэр мууаш чинь бол энэ саарл ордон дотор л байдаг дааш. Гэхдээ таны бахархал болсон залуучууд бол байгаа үстэй. 2008 оны Олимпиар та их баярлсан мэт. Мундаг шүү. Тэр нэг орднор талд наваахан хүмүүс гарч иж улс төрчд гарч наваахан юм болов. Их чинь би ордон дотор байж исэн юм л да. Тэгээд явчихсан. Ер нь бол энэ том урлагийнхан байна, том тамирчид байна. Эдгээр чинь энэ Монгол гэдэг юм чинь л энэ дэлхийд л сурталчилж байгаа бол хүмүүс шүү дээ. Мөнбөц. Одоо энэ Гамбатгийн сайхан дуучин байлаа. Тарануу Даринбаатар гэдэг манай цагдаад байсан залуу сайхан дуулж байна. Амар төвшин гээл байж энэ дуурийн. Эдгээр чинь л энэ Монгол гэдэг нэрийг л нөгөө ертөнцийн чихэнд дуурсгадаг гэдгийг чинь л хийж байгаа шүү дээ. Тэрнээс бол нэмдэрж бол тэрийг хийхгүй ба шүү дээ. Яагаад та биш гэж? Монголчууд ер нь хизээ улс төрчдөөрөө бахархах цаг ирэх юм бэ? За наадах чинь хариулахад маш төвөгтэй юм байна. Жишээ нь бол би одоо энэ өөрөө мэдэх улс төрчдөөс Цэдэн бол даргаыг баг шүтдэг хүн штэ. Миний өрөөнд 2 хүн зураг байдаг. Чингис хааны зураг, Цэдэн бол дарга хоёрын зураг байд.
байхаас. Монголын улс төрчдөөс дахиж ийм агуу тавилангаар туулах улс төрчнийг улан гарч ирэхгүй. Нийгэм нь тийм болчихлоо. Зүгээр Монголын төр өнөөдөр сонгуул явж байхад ард түмэн цалингаараа хангалттай амьдардаг ийм үед сонгуул явагдаад 4 жилийн хугацаа өнгөрсний дараа тэр амьдрал дахиад 50% сайжирсан байх. Ийм ухралтгүй бодлого явуулж чадах юм бол наад ард түмч ноён догшиж магадгүй. Тэгэхгүй нэг дээш яваад нэг саваад доош оноод нэг дээш яваад нэг саваад ахаар чинь тэр бахархалчин гарч ирэхгүй шүү дээ. Ард түмний сэтгэл бол бэлэн байх. Янь чинь би төрөөнө хэлсэндээ төрийн минь сүлдөршөө гэж сайныхаа цастыг тэнгэрт өргөдөг цорын ганц сэтгэн онцлогт ард түмэн бол яалтчгүй монголчууд. Өөр тийм ард түмэн байхгүй. Тэгэхээр энэ үндсэн хуулийн өөрчлөлт асуудал хүссэн бол ингээд яригдаад анхаарлын төвд ороод явчихлаа. Над жишээ нь сүүлийн үед бодогдоод байгаа байхгүй. Үндсэн хууль жишээ нь өөрчлөлт оруулалт юм болвол ард түмнээс энийг асуух гэж байгаа юм болвол энэ засаглалын хэлбэрээр ард түмнээс асуучвал яадаг бол гэж. Ерөнхийлөгчийн засаглалтаа байх юм уу, парламентын засаглалтаа байх юм уу гэж. Тэгээ бурхан тэнгэр биднийг нэг ивэгээд нэг гайгүйхан ерөнхийлөгч гарч ирээд урагшаа зүтгэх юм бол энэ улс бас өөр өнгөтэйч болчихж хэм мэдлээ гэсэн юм сүүлээд бодогддог болоод байна. Би ч энэ 20 жилийн хугацаанд парламентын засаглалыг жигтэйх өмөрч өгсөн хүн шүү дээ. Сүүлийн үед ажиглаад байхад энэ нэг л биш болчихлоо. Тэгээд нодлон жилээс эхлээд ер нь энэ засаглалын хэлбэрэлүүн ороод үзүүл яадаг юм болов гэдэг юм л байн бодогдоод явчлаа. Тэг засаглалынхаа хэлбэрийг өөрчилж яваад нэг ухаантайхан өөрийгөө зольж шүү. Одоо энэ юмыг цэгцлэн гэх юм бол 1-2 хүн бол өөрийнхөө бүхнэр төрийг төмөрд зольжож энийг цэгцлэхгүй бол энэ маш хүнд амаргүй байдалд орчод байгаа. Ингэж улсынхаа төлөө зүтгэсэн тохиолдолд нэг өөрийн ч яриад байгаа нэг тийм бахархал гарч ирэх хуулиур байхыг үгүйсэхгүй. Одоо жишээ нь хойд тайлд хуулийн хүнд нөхцөл байдалтай байхад энэ Путин гэдэг хүн гарч ирэл өнөөдөр 3 жил дараа нь дэлхийн том улс төрчил шалгарлаа да. Тэгэхээр энэ төөхөнд чинь нэг хүнийг үүсгдэг өөр гэдэг юм ер нь байдаг л дээ. Тэгээ ер нь одоо ингээд эргээд ажиглаад байхад дахиад энэ Монгол хүний сэтгэхүйн онцлог гэж нэг юм байна. Энийг хүн болгон ярьдаг. Энэ суурьшмал амьдралтаар дэм ингэж хумигдаж нэг юмд удирдлаганд орж амьдрах ийм Ерусын тийм бололцоод сэтгэхүйд улс байдаг. Энэ нүүдэлчнүүд бол дандаа төвөөс цогтдог. Өнөөдөр энд бууж байгаа л маргааш нь өвс ногоодод гэх юм бол хашчаал үгүй явчихдаг тийм ээ. Төвөөсөө зүхтах. Ийм сэтгэхүйн онцлогтой ард түмэн бид. Монгол менталитет гэдэг. Тэгэхээр энэ онцлог төрийн удаагийн тогтолцоо хоёр хоорондоо хэр зэрэг зөрж яах вэ гэдэг асуудал харагдаад байгаа байхгүй. Тэгээ жишээ нь одоо үнэхээр асуух гэж байгаа юм бол ард түмнээс баг энийг асуучихсан дээр дээ. Та өнөөгийн засаглалын тогтолцоог солих тухай ярьж байна. Эрсдэл их л дээ. Одоо энэ хоёр их гүрний дунд байгаа цөөн хүнтэй орны тухайд тааруухан нөхөр гарч ирээд бүр мушга тавьчих юм бол эрсдэл бол харагдаад байд. Тийм парламентын засаглалаар ингээд ойрын үедээ ер нь Монголын улс төрийн мөнгнөөс холдож чадхааргүй зүрх надад харагдаад байгаа байхгүй юу. Хитрхи их мөнгөд орооцолчлаа шүү дээ. Тэгээд арга ядаад би тэр ерөнхийлөгчийн засаглалаараа санал руу очивол яасан бэ гэдэг юм хэлчих гээд байгаа учраас энэ л дээ.
Тэгээ нэг юм чинь нэг өнөөдөр нэг өнцгөөс нь харахаар зөв харагдаж байгаад маргааш нь нэг тийм хурцтан асуудал гараад ирэхлээр өөр болчихдог. Энийг юм зовлон ба шүү дээ. Тэгвэл яг монголчуудад тохирсон засаглалын тогтолцоог бий болгох боломжтой. Болно. Болно. Наадахчлаа асуудал наанчл байх. Энэ хэтэрхий гаднаас уулдагтал байх. Өөрөө л энэ юм төрөөл босгох хэрэгтэй. Энэ нэгэнт босгосон төр хууль хоёроо элдв өөрчлөлт хийлгүүгээр хатан мөрдө цаашаа нэг замаар яваад үцэх хэрэгтэй. Тэгжээж тэр төрчин төр шиг төр болж хуульчин хууль шиг хууль болдог л эдэлтэй. Хууль гэдэг чинь ерөнхийдөө бүдүүлгээр ярих юм бол албадлах шүү дээ. Эхэж албадж байгаа наадах чинь зан заншил болдог. Зан заншил болдог. Тэгээд заншил болсныхаа дараа ёс суртахуун болдог. Ёс суртахуун болдог. Арай гэж нэг юм заншлын тийм суур бий болж явах дахин уран гар нэргүүлээд ажиглаар чинь альж байхгүй болчихж байгаа. Монголчууд тийм сэтгэлийн хат суухал ёстой. Тэгвэл бид хийх юм бэ? Та нэг тодорхойлооч. Ер нь энэ монгол хүн уг нь бол асар их энерги гаргадаг ийм л хүн штэ. Чингисийн үед 650 мянган хүн байсан гэж зарим эрдэмтдээ ярьд юм л да. 650 мянган монгол хүн Чингисийн төр улсыг байгуулад дэлхийн талыг эзэлсэн гэж. Ийм асар их энерги гаргадаг л ийм л ард түмэн шүү дээ. Тэгээ энэ ард түмний тэг оншиг л олмоор байгаа юм да. Олж чадахгүй л байна харамсалтай. Олдох байлгүй. Тэг олдох байлгүй дээ. Тэгтээ нэг юм бид гарцаагүй анхаарах хэрэгтэй. Энэ гадна талд юу болж байна гэдгийг л өдөр болгон л харж явах хэрэгтэй. Өнөөдөр жилийн өмнөхөөс дэлхийн байдал 360 градусаар өөр болов. Энэ дайан дажин болж байгаа юмыг нэг хардаа дөрвөгсөд гээл. Тэгэхээр эн чинь бол дахиад шинэ юм дагуулна шүү дээ. Ийм л юм байгам тэгээд хамгийн миний ард түмэд чин сэтгэлээс нээлттэй байх явдал бол гол асуудал. За ингээд та бүхэн хоёрын ярилцах цаг энэ хүрээд өндөрлж байна. Үзэгчдэд болон бидэнд өөрийн хандлага тандуулсан танд баярлалаа. Таны цаашдын ажил хөдөлмөрт өндөр амжилт хүсье. Үзэгчдэд хандлага нэвтрүүлгийн эхний хэсэг ийхүү өндөрлж байна. Дараагийн хэсэгт Улсын хурлын гишүүн Хишиг Дэмбэрлийн Тэмүүжингийн хандлагыг бид тандах болно. Эргээд уулзцаа. Нэвтрүүлгийн анхны дугаарын 2 дугаар хэсгийн их эхэлж байна. Энэ удаагийн зочноор Улсын хурлын гишүүн Хишиг Дэмбэрлийн Тэмүүжин оролцож байна. Бидний урилгыг хүлээн авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Тэгээд 2008 оноос 2016 онд Улсын хурлын гишүүн байсан Тэмүүжин нэлээд өөрчлөгдсөн. Маш их өөрчлөгдсөн юм шиг бидэнд харагдаж байгаа л да. За, юу нь өөрчлөгдсөн шиг харагдаж байна? Тухайлбал 2008 онд та их хурлын гишүүн болоод орж ирэхдээ илүү ирч хүчтэй ийм Тэмүүж харагдсан бол одоо 2016 онд бөөр суурьтай бодсон ярьсан зүйл дээр илүү нухацтай ханддаг, илүү нухацтай. Энэ нь магадгүй настай ч холбоотой юм байна. 8 жилийн өмнөх. Ирч хүч суларсан гэж бол хэлэхгүй байна. Зорж байгаа асуудлаа хүрэх гэж байгаа цэг рүүгээ яаж очих вэ гэдэг дээр илүү туршлагацсан гэж бол хэлж болох байна. Тэгснээс биш яг 8 жилийн өмнөх итгэл үнэмшил үзэл бодол юу хийх ёстой вэ гэж төсөөлж харж ирсэн тэр бүх юм өөрөө зөв хувийн бодол байгаагүй. Нөгөөдгөр зөв босон сон бодоод нэг сэрхтээ зүйдлэл болсон тийм бодол байгаагүй. Энэ өөрөө миний хувьд гэхэд бол 15 жил одоо бараг 18 дахь жил рүү орох гэж байна. Судалгааны үр дүн ганцхан миний хувьд биш. Монгол Улсын сургууль тэр үед багшилж яасан, тэр үед хамтран судалгаа хийсэн маш олон залуучууд дээр нь олон хүний судалгаан дээр ажилласан багийн маань бас итгэл үнэмшил зориг байсан учраас тэр олон хамтын олон хүмүүсийн дундын үнэцэл хамтын
итгэл үнэмшлээс бол буцах, нэцэх гэдэг тэр зүйл миний сэтгэлийн хат дотор бол ер нь бага л да. Тэгэхээр таны эрч хүч буураагүй, улам нэмэгдсэн гэж үү? Тэ. Тухайн үед эрч хүч их хурц өнгөөр харагддаг байсан байж магадгүй. Одоо бол хурц өнгөөр гэхээсээ илүүтэй том одоо орон зайгаар ингэж төрж, дүлхэж, уршилж. Энэ маань илүүтэй таны хувьд бас туршлагатай болсон байна гэсэн үг. Ер нь бол ганц миний хувьд биш. Олон залуучуудад, олон хүний хувьд бол туршлагатай болж байна. Наануу цаануу асуудлыг харж чаддаг болж эхэлж байна. Мөн олон хүний багийг боддөрөөр нэгж хуулж хараад хамт явахгүй гэдэг тэр цэгээ бас ялгаж харах чадвартай болж байгаа гэсэн үг. Та мэдээж энэ багийг хууллаа гэж хэлсэн тийм. Тэгэхээр энэ олон фракц, лобби хүнийг таньж эхэлж байна. Мэдээж хэрэг энэ хугацаанд маш олон том сорилтууд тулгарч байгаа. Энэ хугацаанд олон зөрчил бэрхшээлийн дундор алхаж байгаа. Энэ хугацаанд дэмжихгүй гэдэг олон хүнтэй харилцаж байгаа. Тэгэхэд заримдаа их хатуу эсэргүүцэд тулдаг байсан хүмүүсийн бодит байдал, заримдаа тэр үед алга дашин магтан өөрдөө оноо авчиг оролдож исэн хүмүүсийн одоо уралд шаралт чинь ингээд яг л өнгөт кино үзэж байгаа юм шиг харагдаж шít. Тийм учраас харьцангуй хинбэ, хэн юу хүсэж байгаа гэдгийг ил тод нөлөөтэй төлгөөр харах боломж улам бүр тодорч байгаа. Зарим нэгэн хүн 180 градус, зарим нэгэн 360 градус эргэж байна гэсэн үг. Гэхдээ янз бүр хүн болгоноос л шалтгаална шүү дээ. Зарим нь бас яг тэр өдөр байсан, тэр хугацаанд байсан зам дээр тууштай уршаа харсан чигээр алгасан чигээр л бас байж л байгаа. Тийм хүмүүс ч байна. Тэрнээс эсрэг явцсан бүр явж байгаа хүмүүсийг дэгэж унгаахыг хүсэж байгаа хүмүүс ч байна. Жингийн дуухан дээр тавиад үз гэвэл та ер нь аль нь хэдэн хувь нь өөрчлөгдсөн. Одоо таны тал дээр эрэг тал дээр эсвэл эсрэг тал дээр байна. 50% ерөөс. Эсрэг тал зогсож байсан хүмүүс ч ирж нэгдэж зогсож байна. Тэр үед хажууд дашчаад дэмжиж явж байсан хүмүүс ч тис өөр эсрэг зогсож байна. Тийм учраас яг л ингээл амьдрал өөрөө байнгын хувьсэл тэг хөдөлгөөн дотор байдаг учраас гарч байгаа ч юм байна, орж байгаа ч юм байна, цуг явж байгаа ч юм байна, буцаж байгаа ч юм байна. 51 ч байсан шүү. Яг 50%-тэй. Яг тэгвэл энэ өөрөө энэ цаг үеийн л одоо үр дүн багхгүй. Та бол Монголын ард түмэн шинжилэл хийдэг юм, шинжлэгч гэж таныг хардаг. Мэдээж шинжилэлээс илүүтэйгээр таны нөлөөлж байгаа уламжлал хэрэг нөлөөтэй. Мэдээж хэрэг өнөөдөр байгаа эсвэл урд нь байсаар ирсэн зүйлийг өөрчлөн гэдэг тийм амар зүйл ерөөсөө биш шүү дээ. Зарим хүмүүс яг юу өөрчлөгдөж байгааг мэдгүй дэмжиж байгаад өөрийнх нь амьдралтай эсвэл өөрийнх нь найз нөхдөд эсвэл өөрийнх нь ирээдүйд би одоо яг энэ шиг байна даа гэж бодож исэн тэр зүйл нь өөрчлөгдөд ирэхээр уурладаг ч хүмүүс байна. Зарим нь өөрчлөлтөөс яагаад тухайн үед эсэргүүцэж байсан мөртлөө өөрчлөлт өөрөө мэржлийн хувьд, салбарын хувьд зайлшгүй хийгдэх ёстой юм байна гэдгийг ойлгоод ирэхээр дэмждэг ч хүмүүс байна. Тийм учраас бол янз бүрийн л ингэ сорилтууд байна. Та одоо өөрөө мэдээж тодорхой хэмжээгээр бодож судалгаа хийж л байгаа хэл та. Тэгэхээр энэ аль талд нь маас илүү байна гэсэн үг. Ер нь бол хүмүүс таны хийж байгаа шинжилгээг та дэмжиж гин гэж харж байна уу? Эсвэл энэ шинжилэл чинь буруу юм байна гэд дэмжихгүй байгаа хүмүүс нь маас долон байна. Хүнээсээ шалтгаалж байна. Мэдээж мас цовлол бол өөр төр гарна. Шинэ зөвхөн цагдаагийн байгууллагын шинжилгээний тухай. Цагдаагийн байгууллагыг шинжилээд эхлэхээр ямар үр дүн гарч эхэлж байгаа нөхлөөр албан тушаал дээр байж байгаа дарга нарын хувьд бол таагүй хандж эхэлж байна. Эн чинь надаас ирэх мэдлийг алгуулгаж штэ. Эн чинь надад илүү хялбар эсвэл миний өмнө нь хийгээд болоодсан ажлыг хүндрүүлж байгаа юм биш үү гэж. Нөгөө талдаа яг иргэдээс энэ асуултыг асуух юм бол энэ шинжилэл чинь надад хэрэгтэй юм биш үү? Яг гэвэл цагдаагийн албыг шинжилнэ гэдэг чинь тэр байгууллага дотор ажиллаж байгаа хүмүүсийг тэр хүмүүс зориулж хийж байгаа шинжилэл биш. Тэр байгууллагаас үйлчлэгээ авах гэж байгаа. Тэр байгууллагатай харилцаж байгаа иргэдэд зориулсан шинжилэл байхгүй. Тэгэхээр шинжиллийн нэг үр ашиг, үр дүн хаашаа чиглэж байгаа гэдгээс шалтгаалаад энэ асуултанд хариулт өгч эхэлж байна. Зүгээр жир иргэдээс асуухаар наа шинжилж өнөхөр чухал. Ядаж цагдаагийн албаагчид бидэнтэй хүн ёсоор харьцдаг болно. Ядаж явуулж байгаа үйл ажиллагааг тайлгнад ил тод болно гэж байна. Ядаж зүгээр хараалын үйлдэл муухай аш гаргаад хүч хэрэглэх гэж оролдоод тахаас илүүтэйгээр тайлбарлаж ярьдаг болж эхлэх гэж байгаа юм байна.
хуулиндаа илүү захирагддаг болчихсон даргын үгээрээ биш юм байна. Тэгэхээр тэр хуулийг би мэдээд хэлэх юм бол тийм ээ энэ хуулийг чинь би тань захиулах гэж байгаа ингээд хоёулаа хоёр талаас ойлголцоод бас явж болох юм байна. Нөгөө талд нь байгаа хүн болохоор дарга болохоор юу гэж бодно. Зөвхөн миний үгэн захирагддаг байсан албаагч нь уучлаарай хуулийн юмштэйг өөдөөс нь олон талаа ярьдаг болж эхэлж байна. Иргэдтэйгээ очиод үйлчлэгээ үзүүлдэг тэр жирийн албаагчдад даргаас илүү таатай ажлын нөхцөлийг шаардж эхэлж байна. Тэгэхээр аль нь дэмжиж аль нь дэмжихгүй байх вэ гэдэг энэ асуулт ч өөрөө хэн хаан зогсож байна гэдгийг хариулт л байгаа. Тэгэхээр Улаанбаатар хотод бол ерөнхийдөө биднэрт энэ шуугаал мэдэгдэл юм байна. Хөдөө орон нутагт таны энэ жишээлбэл энэ цагдаагийн шинжилэл хэр хүрч чадж байгаа. Одоо бүр суман дээр зүгээр би ингэ жишээлээ. Суман дээр өмнө нь суманд цагдаагийн албаагч ажиллана гэдэг бол хамгийн хүнд хэцүү байсан. Тэнд бол нэг цагдаа нэг төлөөлөгч л байгаа шүү дээ үндсэндээ. Цагдаагийн албаны хууль шинжилэлтэнтэй холбоотой хөдөө орон нутгад суманд ажиллах юм бол тэдэн жилд цалинтынгийн тэдэн хувьтай энэ жил хэмжээний урамшуул олгоно гэхэд одоо би сумаасаа явмааргүй байна гэдэг хүмүүс олширч эхэлж. Энд чинь юу гэж яах гэхээр хамгийн хүнд үзүүр дээр байгаа цэг дээр ажиллаж байгаа хүний нийгмийн асуудлыг шийдэхэд тэрийг бэрхшээл гэж хардаг хүн байсан бол одоо энд би илүү сайн ажиллах хэрэгтэй юм байна гэж харж эхэлж байна шүү дээ. Тэгэхээр ялгаа гарч байна. Та бас маш олон удаа хуулийн дор амьдрах уу? Ер нь жишээ авдаг. Мэдээж англи үгээрсэн ч ойлгомжтой байдаг те. Тэгэхээр яг ийм Монголын ард түмэн хуулийн дор амьдраасаа гэдэг хүсэл заримдаа хуульгүй юм шиг байсан бол таны шинжиллийн зарим нэгэн авсан арга хэмжээнүүдээс болоод зарим хүмүүст хитрхи их дураараа байсан багасаад хуулийн нэг дарангуйлтад Америк маяг руу орж ирж байна гэсэн. Ганц Америк биш л дээ. Германчтай юм адилхан шүү дээ. Ялгаагүй хэн нэгэн хувь хүн захирахаас илүүтэй дундаа ярилцаад ойлголцоод аль аль нь зөвшөөрсөн хуулийн захирдна гэдэг нь хэн нэгний үзэн ядалт, хэн нэгний уур бухимдалд, хэн нэгний хувийн ашиг сонирхлын дор явна гэсэн үг биш шүү дээ. Харилцан ойлголцсон нийтийн ашиг сонирхол, харилцан нэг нэгнийг хүлээн зөвшөөрсөн ойлголцсны дор явна гэсэн үг байхгүй юу? Тийм учраас дээд хүчин чадал буюу хамгийн сүүлд шийдвэрийн их усрыг хүнд өгөх вэ гэхээр хувь хүн дэвшээ, хуулинд өгч шийдвэрлээ. Гэхдээ хууль ямар байхыг яа шийдэх вэ гэхээр хин нэг нь ганцаараа шийдэхгүй бүгдээ дундаа ярьж аваад юу нь зөв буруугаа шийдэе. Хүн төрөлхтний орчин үед олсон одоо хамгийн дэвшилттэй арга л ердөө энэ. Одоо хуулийн дор амьдрын таны бас та их сургуулийн багш байхдаа либералтаар үзлийг нэлийн сурталчилж байсан. Тэгэхээр энэ хоёр жоохон зөрчилдөд байх юм шиг. Үгүй л дээ. Либертар гэж хэлнэ үү, либерал гэж хэлнэ үү, тий? Ер нь хувийн эрхчлөөг эрхэмлдэг үзэл санааны чинь хамгийн суурин дүрм шүү дээ. Дүрмгүй амьдрал бол энэ бол хинч эрхчлөөгүй гэсэн үг байхгүй юу? Хүмүүс өөртөө байгаа эрхчлөөг боломжит хэмжээнд эдлэхийн тулд чи миний эрхчлөөг хүлээн зөвшөөр, би чиний эрхчлөөг хүлээн зөвшөөрье. Миний эрх чинийхээр хязгаарлагдсан шүү гэдэг чинь дүрм байхгүй юу? Энэ дүрмэл хууль болгож байгаа. Тэгснээс биш өөр хин нэг нь тоо хоёр бол би бол дээр чинь имэйл дээр сууж идэг эзэн хаан гэж дүрм зохиох гэж байгаа бол энэ бол хууль биш, энэ бол дарангуйлал. Алдартай хүнээс гарсан хууль гэхээс илүүтэй ухаалаг байдлаар гарсан хууль хүмүүс хүлээн зөвшөөрөж хэрэгждэг. Яг бол тэр хуулийн үр шим хүн болгон төсөөлж мэдэрч чадж байгаа байхгүй. Тэгэхээр энэ хуулийг даган биелүүлнэ гэдэг нь хууль өөрөө хэрэгцээтэй тэр хүмүүсийн амьдрал шаардлагатай байна гэдгийг олж харсан байхыг л хэлнэ. Жирийн иргэдэд бол юу гэдэг нь айлгаж жижиг байдлаар хууль хэрэгжүүлэх юм бол энэ бол хуулийн засаг биш. Энэ бол өөр зүйл шүү дээ. Манад үнэхээр тийм зүйл бол байгаа. Ягаад тийм зүйл байгаа вэ гэхээр хуулийг хэрэгжүүлдэг дид бүтэц гэж би түрүү дурдсан. Хууль сахиулагч, хуулийн байгууллага, шүүх гэх мэтлээ. Энэ систем өөрөө манад бүрэн утгаараа үр ашигтай бөгөөд ухаалгаар одоо цохилдож, шинчлэгдэж амжааг байна. Социализмын үед өмнөх нийгмийн үед энэ өнгөрсөн энэ 25 жилийн хугацаанд энэ хуулийн байгууллагын тогтолцоо хуулийг хэрэгжүүлэхээс илүүтэйгээр хуулийн байгууллагын толгойд хэн байгаа вэ? Тэр хүний хүсэл зориг хэрэгжүүлэх. Яг нэг даргын үгээр явдаг тогтолцоо байлаа шүү дээ. Тэгээ энэ дарга энэ нэг хэн нэгэн хүн гэдгээс бид салгахын тулд энэ шинтгэлийг хийх гэж оролдолоо. Гэхдээ хинтээ эцсийн дүнд муудалцдаг гэхээр тэднийг хамаартуулж өөртөө үйлчлэх гэж оролж байгаа хэсэг үнтэй л муудалцаад байгаа байхгүй.
Энийгээ биднес зоригтой гүйцэд хийж чадах юм бол дараа нь жирийн иргэн шудраг байгаа нөхцөлд хинч тэр хүний амьдралаар тоглож чадахгүй тийм л юмд очиж шүү дээ. Тэр хүн мэдлэгтэй байж тэр хуулийг сайн гаргах уу эсвэл сэтгэлтэй байж тэр хуулийг сайн гаргах. Мэдлэггүй сайхан сэтгэл тэнгээс нэг авах гэж өгöd шүү дээ. Тийм учраас мэдлэг бол суурна. Мэдлэг бол суурна. Гэхдээ ёс зүйгүй мэдлэг гэдэг бол зүгээр л хулгайч хотоогоор хэлж явахдаа яг адилхан аюул гэж үздэг шүү дээ. Та айланд намрагч. Тийм шүү. Энэ хоёр хуйлаа нэг нэгийг үүсгдэг зүйл биш. Хуйлаа хүнд зайлшгүй тавигдах шаардлага байхгүй. Тэр дундаа өөрөө мамлайлагч өөрөө лидер гэж бодож байгаа хүн бол ямар ч гэсэн араасаа дагуулж байгаа эсвэл асуудлыг шийдэх гэж байгаа зүйлээ мэдэх чаддаг байх хэрэгтэй. Гэхдээ тэр зүйлээ хувьдаа биш нийтийн ашиг сонирхолд зориулж хийдэг байх хэрэгтэй. Энэ ч л өөрөө мэдлэг ёс зүй хоёрын. Өнгөрсөн 8 жилийн хугацаанд таны санаач батлуулсан хуулиуд дээр та хэр сэтгэл хангалуун байна? Ер нь бүх хуулиудын хувьд. Гэхдээ янз бүр ягаад бол улсын их хурлд нэг хүн хууль гаргадаггүй. Нэг хүний санаа бодол 100% одоо хууль болж гарах ямар ч боломжгүй. Тэр чинь 76 хүн тий оролцож байгаа шүү дээ. За тэр 76 оноос хамгийн идэвхтэй одоо хууль боловсруулах үйл ажиллагаанд оролцож үг хэлээ хэлдэг янз бүрийн санаанаа гаргадаг гэхэд нэг 20 хүн. Тэгэхээр 20 хүн бол хуулийг хаашин л хаашин татчихэрнэ янз бүрэн болно. Үндсэн гол зарчим гол концепц алдаагүй байх юм бол болж идэл гэж үзэхээс биш. Үнэхээр батлагдсан хууль болгонд тийм алдаа гарлаа да тэглээдэ гэдэг юм арднд байнга л бодогдно. Та хууль зүйн сайд хийжсэн. Тэгээд хууль тогтоогч хийж байгаа. Өглөө гинт босоод ч юм уу эсвэл шүнд гинт нойр чин сэтгэл зовоод сэрээд би юу хийчихвэ? Энэ 8 тийм нойрг хонжсэн шин байдгүй ер нь байхгүй. Дутуу хийсэн ажилдаа сэтгэл санаа зовдөг болохоос хийсэн ажилдаа одоо юу хийвдэ гэж боддог. Яагаад гэвэл тэр миний хийж байгаа ажил өөрөө маш олон судалгаануудын үр дүн учраас надад энэ өөрөө яагаад чухал вэ гэдэг тэр үнцэнтэй дотоод итгэл үнэмшил байж байгаа байхгүй. Намайг хамгийн их шүмжилсэн цагдаагийн цолыг алга болгоо гэж. Хин шүмжилж байгаа ингээ харахаар өндөр дээд цолон дуртай хэсэг шүмжилж байгаа байхгүй. Та энийг бүр анх 18 жил судалгаа хийсэн гэдэг жишээ. Тэгэхээр энийгээ бүр хүмүүс яг ингэж хүлээж авах юм байна. Энэ хүртэл нь тэсэх юм байна. Ингээд намайг ойлгох юм байна гэдгийг та өмнө нь харж чадвал эсвэл одоо яг хууль тогтоогч болсныхоо дараа явцтай. Гэхдээ угаасаа энэ бол биднээсийн зөвхөн тулж байгаа зам биш л дээ. Энэ бол посткоммунист гэж хэлдэг зүүн Европын улс орнуудад ч тулгарч ирсэн. Энэ бол 60-аас 70 онд Финландд ч тулгарч ирсэн л тийм л зүйл. Тэгэхээр та мэдчихсэн гэсэн. Тэр улсуудын туршлагыг харахад шинтгэл яаж явдгүү, ямар эсэргүүцэлтэй тулдгүү, яавж явал амжилтгүй болдгоо бүх юм дур зүрээр харж байгаа. Тийм учраас би бол харж байсан. Энэ шинтгэлийг хийхэд надад жоохон зориг хэрэгтэй юм байна. Мэдээж эсэргүүцэл тулгарна. Яагаад гэвэл хууль зүйн салбарын шинтгэл гэдэг бол жирийн салбарын шинтгэл ерөөсөө биш. Тэнд эсэргүүцэх гэж байгаа хүмүүс хамгийн бодит эрх мэдэлтэй хүмүүс байхгүй. Хэнийг ч шоронд хийж чадна, хэнийг ч гэмтрэгтэн болгож чадна хүсвэл. Яагаад гэвэл тоглоомын дүрм нь тэднэрт ашигтай байгааг тэднэрт ашиггүй болгож өөрчлөх гэж шүү дээ. Тэгэхээр өөрчлөж амжаагүй байхад бол тэд хамаагүй эрх мэдэлтэй байна. Шинтгэлийгээ дуусгад тэд бол хуулийнхаа дагуу зохистой ажилдаг л хэсэг болж хувирна. Хичээнгүй хүүхэд тоглоом тоглоод өрөөд өндөр гоё тоглоом одоо лего ч юм уу те тоглолцсон. Нэг салахгүй ихэр дээр өшгөлтөн болж. Тэрнтэй л адилхан шүү дээ. Монголын төр ингээд ийм тоглоом шиг байна. Энэ өөрөө юутай холбоотой вэ гэхээр тухайн салбарыг хэрхэн өөрчлөх гэдэг тэр бодлоготонгууд улс төр цөөхөн байгаагийн зовлон. Харин тэрний оронд би яавал сайд болох вэ гэдэг амбицтангуудын олон байгаагийн гор. Ердөө л энэ шүү. Таны мөрөөдөл гарсан л уншижсэн л да. Бүр их сургуулийн профессор болсныхаа дараа настай болсон байна. Их сургуулийн профессор болоод тэгээд би энэ хуулийн дээр чинь ингэж оролцоод ингэж ийсэн шүү гэж оюутнуудаа харагдсан. Тийм профессор байхыг хүссэн. Тэр бол миний одоо хамгийн урт мөрөөдөл нь. Улс төрч гэдэг юм уу? Эсвэл нийгмийн зүтгэлтэн ч гэдэг юм уу? Энэ зүйлүүд бол цаг хугацаанд туулаад гарах л нэг зам. Хүний мэдлэг оюуны бүтээл гэдэг зүйл бол тэр хүнээ алга болсон ч гэсэн үргэлжлээд үлддэг улмөр байхгүй. Тийм учраас хизээж тэтгэврт гардаг ажил гэдэг бол профессорын ажил.
багшлах гэсэн. 60 хүрчил. Тэр бол хамаагүй шүү дээ. Тэний тэтгэвртэй гар хэлээ сургуулаас. Тэр чинь бол тэтгэвэр гэдэг бол хөдөлмөрийн харилцаа болохоос биш оюуны чадварыг бол энэ тэтгэвртэй гарсан хүний ном гэлээ гэж хүний номыг чулууддаг л байхгүй юу? Та тэгвэл яагаад энэ үндсэн хуулийн цэцтэй ингээд дайн дарс зарлж байна? Үндсэн хуулийн цэцтэй дайн зарлах гэдэг би яг үндсэн хуулийн Тодорхой хуулиуд үндсэн хуулийн цэцтэр очиод унснаас болоод миний докторийн ажил, миний 10 хэдэн судалж байгаа судалгааны хүрээ маань үндсэн хуульд ёс гэдэг сэдв. Энэ сэдв юуг илэрхийлдэг вэ гэхээр үндсэн хуулийн баталгаа хяналтыг судалдаг. Тэрний гол институц нь үндсэн хуулийн шүүх байхгүй юу? Тэгэхээр би бол энэ чиглэлийн маш сайн судлаач гэсэн үг. Энэ чиглэлээр би олон жил судалгаа хийлээ. Энэ үндсэн хуулийн сүүлд энэ өргөн барьсан хууль бол өмнө нь боловсруулсан 2 хуулийн маш жижиг хэсэг. Үндсэн хуулийн цэцгийн тухай бол үндсэн хуулийн цэцэд маргаан шийдвэрлэх ажиллагааны тухай хууль гэдэг хуулийг яг цаастан дээр бичих ажлыг 3 жил хийлээ. Маш олон хүмүүсээр хилцүүлээ, судалгааг нь хийлээ. Энэ дотор үндсэн хуулийн чиглэлээр гадна дотн докторийн зэрэг хамгаалсан маш сайн мэргэжилтнүүд оролцсон. Энэ хуулийг батлуулахгүй төлөө үндсэн хуулийн цэцгийн одоо байгаа удирдлага маш хүчтэй явлаа. Айл болох төмөжингийн хуулийг өргөн бариулахгүй тулд. Яагаад гэдгийг би өөрөөсөө байнга дахин асууж ирсэн. Үндсэн хуулийн зэстээр маргаанд орох тусмаа би миний хууль яагаад чухал вэ гэдгийг бас дахин нотолж ирсэн. Тэрний юу вэ гэхээр мэдээж хэрэг хууль үндсэн хууль зөрчиод ундаг, босдог тэр бол байдаг л зүйл. Хамгийн гол нь тэр зүйлийг судалгаатай, ухаалгаар, шударгаар харж гэнэ үү гэдэг асуудал нь надад эргэлзээ төрүүлж байгаа юм. Айл эрт үндсэн хуулийн цэцгийн гишүүн шийдвэр гаргацсан. Захиалгаар. Би бүр нэр устай нийлнэ. Дээж бүхэн захиалгаар. Хин нэгэн прокурорын захиалгаар. Бүр засгийн газрын захиалгаар. Тэр шийдвэрийг гаргахын тулд иргэн гомдол гаргацсан, мэдээлэл өгсөн. Улсын хурлаас итгэвчсэн төлөөлөгч очсон. Энэ хоёр марах гэж хахад айл эрт иргэнийхээ холдуулаад үндсэн хуулийн цэцгийн гишүүн итгэвчсэн төлөөлөгч хоёр мэтгэлцээ зогсож. Би бүр таны наад байр суурь чинь хэрвээ шүүгч байсан бол шүүгчийн албан тушаалыг алдах байр суурь. Та айл эрт урьдчилан дүгнэлт гаргаад зогсохгүй. Хувийнхаа ямар судалгаагүй, тооцоогүй, үр дүнг нь харахгүй зөвхөн хувийнхаа болон цаана ашиг сонирхлоо маш тодорхой хангуулахаар танд юу гэсэн мэдэхгүй, ямар холбоотой мэдэхгүй тэр хүмүүсийн байр сууриаар үгээ хэлж асуултад тавьж ингэлээ. Би яг энэ хуралдааны тэмдэглэлийг авмаар байна. Яг л энэ маш чухал баримт байхгүй. Тэгэд уучлаарай энэ бол нууц танд өгөхгүй. Ер нь нууц байх хэрэгтэй. Үгүй ээ. Хуулиараа ил тод байх хэрэгтэй. Би ганцхан асуулт асуухгүй. Бас нэг асуулт асуух боломжоор хангалттай. Бид нэр таныг орох гэж байгаа үед тэгээ зарлахад асуултууд ирсэн л дээ. Тэгэд энэ асуулт илүүтэй улс төрчтэй үндэслэл муутай, улс төрийн өнгөйстэй мэдээлэл эсвэл сэтгэл хөдлөл хуулийн залуулж байгаа ш. Тийм тэрийг засахын тулд би хуулийн тухай санаачилсан. Одоо 2 сараас үйлчлэлээ. 2 сараас үйлчилж байгаа тэр хуулийн дээр маш олон шаардлага байна. Яг энэ асуудлыг үндэслэл муутай. Та хууль санаачилж байгаа бол энэ хууль хэрэгцээтэй гэсэн хэрэгцээ шаардлага тодорхойлсон сулгаач байгаа нь шаардна. Улс төрийн өнгөйстэй мэдээлэл гэж байна. Хоосон гоёгоор өчгөд наадах чи яг хуулийн их бичдэг хүмүүсийн текстээр тэр нэг уран гоё яруу найртай хүч оруулсан тийм үг хэллэг байхгүй. Хууль бол өөр гэсэн хэлтэй байдаг. Хууль бол өөр гэсэн техниктэй байдаг. Уг нь хууль санаачилсан гишүүдэд бас тодорхой хэмжээний мөнгөний төлбөр ондогддог юм байна. Одоо тэгвэл нөгөө таны санаачлаад өргөн барьсан хууль чинь эргээд үндсэн хуулийн цэцээр очиод унахгүй баталгаа. Аль хууль нь? Одоо хамгийн сүүл байна. Үндсэн хуулийн цэцтэй холбоотой хууль ер нь бол манай үндсэн хуулийн ингээд нэг юм чөтгөрийн тойрогч болж байна. Өөртөө холбоотой хуулийн дээр өөртөө таалагдахгүй дандаа үндсэн хууль зөрчсөн гэдэг шийдвэр байн гаргаж байгаа шүү дээ. Үндсэн хуулийн цэцийг ил болгох, хариуцлагажуулах, тодорхой байлгах бүх заалтыг ер нь бол үндсэн хуулийн цэц өөртөө хүчинг болгосон шүү дээ. Яасан ганцхан хөвгтэй бид бол шүүх.
Тэнгууд та нар шүүх юм бол шүүхтэй адилхан өндөр ёс зүй хариуцлагатай бай гэдэг шаардлага тавихаар яаж хандах нь гэдэг дахиад харах хэрэгтэй. Сайхан яригдаад өнгөрсөн ерөнхийлөгчийн эрх мэдлийг хойш нь хязгаарлагч гэдэг юм уу? Ерөнхийлөгчийн 76 дотроос сонгоё гэх мэтлээ. Ер нь манайх одоо жишээ нь нэмд орж байхдаа өмнө ярилцлага хийхэд парламентын захидлыг цээжээр хамгаалдаг хүн. Өөрөө ч тэрийг тодорхойлсон. Тэгэд эргээд энэ хүний бодлоо өөрчлөгдсөн. Ерөнхийлөгчийн засаглалтаа байгаад нэг байж болдгүй юм гэсэн бодолтой болсон байсан. Таны би бол парламентын засаглалыг бол 100% бас дэмждэг хүн. Монголд харамсалтай парламентын засаглал байхгүй шүү дээ. Парламентын засаглал гэдэг чинь парламент нь гүйцэтгэх хэрэглэх ажлыг болооч хийх гэсэн үг ерөөсөө биш байхгүй юу? Парламент хууль тогтоох, хяналт тавих, ард түмнийг төлөөлж байгаа, сонгогчдыг төлөөлж байгаа төлөөллийнхаа чиглэлээр хэрэгжүүлэх. Харин хүчтэй ерөнхий сайд бүхий кабинетийн зарчмаар ажилладаг засгийн газартай байх тухай яриа байхгүй юу? Гэтэл манайх бол яасан бэ гэхээр засгийн газрынхаа бүх эрх мэдлийг ерөнхийлөгч нь булааж аваад парламент нь булааж аваад засгийн газар зүгээр засгийн газар нэртэй. Америк нэгдсэн улс ерөнхийлөгчийн засаглалтай. Оросын албанаас ерөнхийлөгч энэ бүгд нэг дуурь төршин маань коммунист засаглалтай ч гэдэг юм. Одоо тэгвэл манай улс парламентын засаглалтай орн биш юм бол ямар засаглалтай вэ? Бид алинд нь хамаарах болчиход. Манайх бол парламентын засаглал нэртэй боловч аль нэгэнд орохгүй зүгээр л замраагүй засаглалтай хариуцлага хүлээдэггүй олон хүний бөөгнөрлөлт. Би танд нэг Twitter дээр бичсэн таны Facebook дээр бичсэн таны нэг харуулслыг уншиж өгнө. Харанхуй мөнхөглийг үлдэн хөх нэгэн зул энд бүхэж тэнгэрт од болгон харан оджээ. Тэ. Би Лондонгийн болормоо гэдэг сэтгүүлчийн тэнгэр тайсан тэр үйл явдлыг сонсоод бичсэн үг. Та тэр сэтгүүлчийг сайн таньдаг уу? Үжил бодлын мэдээлэл ингэж хэвлэлээр дамжуулж авч байгаа хувьд бол сайн таньдаг байсан. Хууийнхаа хувьд бол тэм сайн танил биш. Тэгэхээр талигачиг Монголын сэтгүүл зүйд одоо баруун сэтгүүл зүйг оруулах гэж оролдсон, оруулж ирсэн, суурийг тавих гэж оролдсон ийм сэтгүүлчээр одоо Монголын ард түмэн уншигчид харж байна л да. Яг барууны гэж хэлэх ёстой юм мэдгүй. Ямар ч мэрэгжлийн сэтгүүл зүй, сэтгүүлчийн ёс зүй, ер нь бол тийм хараат бус тэ захиалагт сэтгүүл зүйгээс ангид ажиллах чадвартай мэрэгжилтний нэг идеал бол үнэхээр мөн байсан. Түүний 90 сурвалжилжтэй, түүний хөндөж бичдэг сэдвүүд дандаа л үнэхээр яхахгүй нөгөө захтан сан газар майж өгдөг шиг бидний анхаарлыг татах ёстой. Хин ч гэсэн сэрг гэж тэ сэрж харж тэр тухай эргцүүлэн бодоод ярилцах ёстой тэр сэдвүүдийг хөнддөг ус. Гэхдээ тэгж хөндөхдөө шүлэг найруулгын шинжтэй уран халилтай биш. Тоо баримттай, үндэслэлтэй, гаргалгаатай бичдэг ус. Одоо хуульчдыг бас зарим талаараа хичнээн цалингийн нэмээд байсан ч гэсэн энэ хуульчид үнэхээр ёс суртахуун хувьд одоо жишээ нь яг энэ сэтгүүл зүйн цэвэр мэрэгжлийн сэтгүүл зүй гэдэг чинь яг мэрэгжлийн хуульчид байж чадахгүй байна гэсэн шүүмжлэл ирээд байна. Биднээс хуульчдыг бэлтгэдэг тогтолцоо одоо ч гэсэн ер нь бол уламжлалт арга барилаас арга зүгээс салж чадаагүй. Нөгөөдөөр хуульчдын толгой яг түрүүний би сэтгүүлчдээр хэлдэг шиг энэ яруу найр юм уу халилтай толгой байж ерөөсө болохгүй. Энэ бол асуудлыг бодиттой хардаг. Үндслийг нь яхуу шинждэг. Юун зөв буруу гэдгийг сэтгэл хөдлөлөөрөө биш ухаалаг байдлаараа хэмждэг тийм толгой байх хэрэгтэй. Харамсалтай манай хуульчдын толгой яг тэгж ажилдаг аргачлал нь бол байхгүй. Нин үг гэдэг зүгээр зан хуульчч биш. Их сургуулиудад нэг critical thinking гэж ярьдаг да. Тэ шүүмжил сэтгэл зүй асуудлыг бодиттой улс уртаа хардаг тийм тэр сэтгэлгээний хэм маягийг нь зааждаг хичээлүүд үнэхээр дутмаг байна. Энэ дутмаг байдлаас болоод яагаад Монголд ингээл бөө тэ шашны субъектив янз бүрийн хуурмаг шашны шинжлэх ухааны маягийн мэдлгүүд ингээл хүн болгоны сэтгэлийг эзэмдэл асуудалд бодиттой ханддаг хүн байхгүй дандаа сэтгэл хөдлөлөөр хандаад дандаа буцаад хохирч болж хувирал. Энэ бүхэн чинь бол мэдээч боловсролын алдаатай тогтолцооноос шалтгаалж уламжлал хэтэрхий хүчтэй бидэнд нөлөөлдөг шалтгаан байна. Энийний үзүүр нь хуулийн салбарт бас мөн адилхан байгаа байхгүй. Та юунаас айдаг вэ?
одоо хоёр юмнаас л их л айдаг юм шиг байна лээ. Нэгдүгээр зорж явсан энэ их ажил ямар ч үр дүнгүй дуусахаас их айдаг. Яг л эн чин цаг хугацаа үнсэн маш олон юм байгаа шүү дээ. Хоёрдугаар нэг эргээд харахад би өөрөө биш болцсон байх вэ гэдэгс айдаг. Одоогор бол яг өөрөөрөө байгаа. Ер нь таныг өөрөөрөө биш байлгах тийм нөлөөллүүд их байна. Янз бүр л байдаг шүү дээ. Амьдрал тэр дундаа энэ ус төр гэдэг зүйл бол хүнийг бол ингээл хідэн талаас нь хичүүл хичээл эсвэл хідэн талаас нь бүцэлж жагаад хинч биш болгоол тий. Янз бүр л болохоор тийм л юм байна шүү дээ. Таныг энэ вакуум орчинд ороогод баярлалаа. Ер нь бол шинжилгээнд ойр байх хүн хязгаарч вакуум орчинд ордгондоо шин судалгаануудыг банк соргоор уншдаг хүн хязгаарч мухар гудамж руу өөрөө толгоогоор гүйж ордгоо. Баярлалаа. Бидний урилгыг хүлээн авч бидэнд ярьслаа гэсэнт. Баярлалаа. Хандлага нэвтрүүлгийн анхны дугаарыг хүлээн авч үзсэн үзэгч танд баярлалаа. Дараагийн дугаар хүртэл баяртай. Алин болгоны нурдчны нүдээр хорд